За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За сонгогдож орж ирсэн 4 хүнийг бол ер нь хувийн ямар нэгэн таньдаг мэддэг гэсэн тийм харилцаа бол байхгүй. Тэгээд дөрүүлэнд нь амжилт хүсье. За иргэнээс ирсэн хүсэлт байгаа. Тэгээд энэ хүсэлтийг би бас нэг уншиж өгье. Сонсогдож байна уу? Эхнээс явах уу зүгээр үү? За иргэнээс ирүүлсэн хүсэлтийг бас уншиж өгье. Иргэн овогтой Б миний бие шүүх ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгох тухай нээлттэс сонсгол хэлэлцэгдэж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж мэдэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ч овогтой Б натратаар ажиллаж байсан бөгөөд түүний ёс суртахуун тус төрийн өндөр албан тушаалд тэнцэхгүй юм аа. Учир нь иргэн миний бие 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Орд Талст ХХК-гийн 100% хувьцааг бүхэлд нь иргэн Д овогтой Д-гээс худалдан авч төлбөрийг нь бүрэн төлсөн байдгаа. Гэтэл Д овогтой Д нь 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигч натрат Б овогтой Ч Т бүлэглэн дээрх гэрээнд өөрчлөлт оруулж хуурамчаар гэрчлүүлж улмаар Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн иргэний иргэн анхан шатны тойргийн шүүхэд компаниг буцаа авахар нэхэмжлэл гаргасан байдаг ба одоо энэ хэрэг тус иргэний шүүхэд хянагдаж эцслийн шийдвэрлэгдээгүй байна. Иймд дээрх хууль бус нотлох баримтыг үйлдсэн натрат Ч овогтой Б-г Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлцэд гомдол гаргаж шалгуулж байна. Иймд төрийн өндөр дээд шудраг ёсны итгэл болсон шүүх засаглалын захиргааны байгууллага болох шүүх ерөнхий зөвлөлд нэр дэвшиж буй Ч овогтой Б-г энэхүү албан тушаал томилохгүй байж өгнө үү? Гомдол гаргасан иргэн овогтой Б. Энэн дээр холбогдох нэр дэвшигч нэг тайлбар хийхгүй бол энэ зүгээр яг иргэдээс ирсэн санал. Тэрнээс бол би яг та хэдийн сонсгол зохион байгуулсан сонсголын хуралдааны тэмдэглэл сонсголын хуралдаан дээрээс байсан асуудлын хүрээнд та хэдийн хийж хэрэгжүүлсэн ажил өдийг болтол дадлага дуршлага тодорхой шаардлага шалгуураа хангасан гэж ойлгоод явж байгаа учраас хувийн байдлаар ямар нэгэн одоо тийм үш хонцон ч юм уу холбоо марл асуудал байхгүй гэдгийг тодтогч хэлээ. Тэгээд та хариулж өгнө үү? За Цогтбаатар гишүүний асуултанд ажлын хэсгийн 3-2 2 номерын микрофон нэр дэвшигч Чадраулын Баян Жаргал хариулъя. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За Цогтбаатар гишүүний асуусан асуултанд хариулъя. За яг өнөөдрийн байдлаар яг энэ асуудалтай холбоотойгоор хэн нэгэн хүн надад өргөдөл хүсэлт гомдол гаргасан надад мэдгдсэн зүйл ерөөсөө байхгүй байна. За энэ талаар одоо дөнгөж саянхуудаа одоо танаас сонсож байна. Тийм учраас би яг тодорхой энэ дээр одоо зүйл бол хэлж мэдэхгүй байна. Анх удаа одоо сонсож байна гэсэн.